Сайн бацгаана уу хүүхдүүдээ. За хичээлийн жилийн 2 дугаар улирал эхэлсэн хэдий боловч хөл хорионоос шалтгаалаад эрүүл мэндийг хамгаалах бас сургалтаа таслахгүй зохион байгуулах, сурч мэдэх гэсэн ийм шаардлагуудаас үүдэн цахим хичээлийг сонгон авч хичээллэж байна. За цахим хичээл дараах дэгийг баримталж сурыг. Үүнээс хойш дан цахим хичээлээр орж авах учраас эдгээр дэгүүдийг цаг ямагт санаж байхыг зөвлөж байна. За нэгдүгээр хичээлдээ идэвхтэй оролцсон. Багшийг тайлбарлах үед зэрэгцэж ярихгүй, микрофоноо хаасан байх. Хичээлийг бүрэн гүйцэд тэмдэглэж авах. Гэрийн даалгаврыг тогтмол хийж тухайн өдөрт нь багтаан илгээж байх. Ойлгоогүй, мэдэхгүй зүйл гарвал багшаасаа асууж баттгаарай. Өнөөдрийн хичээлд тооны дэвтэр, үзэг, харандаа хэрэгтэй болно. За өнөөдрийн хичээл илэрхийлэл. За дэвтэртээ бичээрэй. 2 дугаар сарын 5 сар өдрөө бичиж баасан гэрэг. Илэрхийлэл бодцгоё. Хичээлийн сэдэв илэрхийлэл бодцгоё. Илэрхийллийг цэвэр сайхан бичиж авна. За үйлдэлийн дарааллуудын хооронд 3 нүд орхиж явдаг. Тэр зарчмаараа нүдээ орхиж цэвэр сайхан бичээрэй. Үйлдэлийг гүйцэтгэх дарааллаар ирэмблэнэ. Энэ ирэмблэх гэдэг үйл ажиллагаа хийхдээ харандааг ашигланаа. Үйлдэлийн дарааллын дээдлэлд бид нар 1-р нь 2-р нь 3-р нь гэсэн тоонуудыг бичиж явдаг. Үүнийг харандаагаар бичнэ. Үйлдэлийг дарааллын дагуу гүйцэтгэнэ. За 1-р илэрхийлэл. 5-ыг үржих нь 8, нэмэх нь 24, хасах нь 15 гэсэн илэрхийлэл. За энэ илэрхийлэл 3 үйлдэлтэй байна. За эхлээд үржих үйлдэлээ, 2-дугаарт нь нэмэх үйлдэл, 3-дугаарт нь хасах үйлдэлээ бодно. За 1-дүгээрт нь 5-ыг үрждэг нь 8. 5 нь 8-ийн 40. Хариугаа бичээ. 2-дугаар үйлдэл 40 дээр 24 нэмж байна. Хүүхдүүд маань 8 дээр заримдаа 24 нэмэхэд андуураад байдаг. Тэгэхээр гарч ирсэн хариун дээр дараагийн тог нэмж бодно гэдэг дээр маш сайн анхаарч авах хэрэгтэй. 40 дээр 24 нэмлээ. 64. За энд хүүхдүүд маань гарч ирдэг жижигхэн бэрхшээлүүдийг багш нь дахин тайлбарлаж өгч байна. 40 дээр 20-ыг нэмээд 60, 60 дээр 4 нэмээд 64. За энэ дараагийн үйлдэлийг харин сайн анхааралтай хараарай. 10 хэтрүүлж хассан байна. За энэ тохиолдолд хүүхдүүд маань тулгарч байгаа нэг бэрхшээл нь 4-өөс 5-ыг хасах боломжгүй болчлоо гэдэг ингээ хараад байдаг. Тэгвэл одоо нэг энэ хасагдагчаа 60 4 гэсэн ийм бүтэц болгож харна гэсэн үг. Тэгээд 60-аас 15-ыг хасаад 45 дээрээ 4-ийг нэмээд 49 гарах нь байна. За энэ илэрхийллийн хамгийн сүүлийн хариу 49 гарч байна. За 2 дугаар илэрхийлэл арай өөр харагдаж байна. Хаалттай тоо гэж байна. За тэгвэл үйлдэлийн дарааллыг тогтоохдоо эхлээд хаалттай тоогоо заавал бичиж авах хэрэгтэй. Үйлдэлийн дарааллын ихэнд хаалттай тоог сонгож авч явах нь байна. За 2 дугаарт нь үржих үйлдэл, за 3 дугаарт нь хуваах үйлдэл, 4 дугаарт нь нэмэх үйлдэлээ бодох нэ. За 1-р үйлдэлээ бодъё. 100-аас 76-ыг хасах нь байна. За энд 76 гэсэн энэ тоогоо 76-гийн бүтэц болгож харна. 100-аас 70-ыг хасахаар 30, 30-аас 6-ыг хасахаар 24 гарах нь байна. За одоо 2 дугаар үйлдэлээ харъя. 7-г үрждэг нь 6 гэсэн үржих үйлдэл байж байна. За 7 6 42. За хүрдээ маш сайн хэрэглэж сурсан байх ёстой хүүхдүүдээ. Хүрдний ашиглалт одоо үйлдэлийн дараалал дээр маш их гарч ирж байгаа шүү. За 3 дугаар үйлдэл энэ дээр 1-р үйлдэлээс одоо үйлдэл буюу 100-аас 76-ыг хасаад гарч ирсэн энэ 24-ийг 4-т хувааж байна.
За энэ 24 гэдэг тоо маань 4-ийн хүрдэнд хэд гэсэн тоотой хамааралтай байдаг лээ? Хэдэн 4-ийн 24 гэдэг лээ. Гэдгийг сайн бодно. Тэгвэл үржүр болж гарч ирсэн энэ 24-гээ буцаад хуваачч байна гэсэн үг. За тэгвэл 4 6 24 гэдэг бол 24-гээ 4-т хуваахаар буцаад 6 нь гарч ирж байна гэж ойлгоно, тийм ээ. За 4-р үйлдэл дээр одоо их анхаарал тавина. Одоо 7-г үрждэг нь 6 гэсэн энэ үржүүрийн хариу буюу 2-р одоо дараалал дээр гарч ирсэн хариу биднэрт их чухал байх нь тий. 7 6 42 энэ 42 гэсэн тоон дээр 3-р үйлдэлийн одоо 4-т хуваагаад гарч ирсэн энэ 6 2 биднэрт их хамааралтай чухал болж харагдаж байна. За 42 дээр 6 нэмээд 48. За энэ үйлдэлийн эцсийн хариу 48 болж харагданаа. Гуравдугаар илэрхийлэл өмнөх хоёроос арай өөр бас 2 одоо хаалттай тоо болж харагдаад байна. За тэгвэл нэгдүгээрх нь 76-аас хасдаг нь 28 гэсэн энэ хаалтан дахь тоо 25-аас хасдаг нь 16 гэдэг нь болохоор 2 дахь хаалт болдог гарч ирсэн байна, тийм ээ. За 3 дахь нь хуваах үйлдэл байна. За 76-аас 28-ыг хасж байна. За энэ дээр одоо бид нарт одоо хэлбэр хийж чаддаг үйлдэл маань 70-аас 73 гэсэн бүтэц болгоод 70-аас 28-ыг хасжээ. 70-аас 28-ыг хасгаар 42. 42 дээр энэ 73-ийнхаа 3-ыг нэмж өгнө. За 45 гарах нь байна. За 2 дугаар үйлдэл 25-аас 16-ыг хасж байна. За дээрхтээ адилхан 25-ын бүтэц болгож харъя. 25-ыг. Тэгвэл 20-оос 16-ыг хасчаар 4 гарч байна. 4 дээрээ нэгж 5-ыг нэмчингүүд 9 болох нэ. За одоо 3 дугаар үйлдэл. 1-р хаалтны хариу 45, 2-р хаалтны доторх тооны хариу 92-ыг одоо хуваах ийм тоо чинь 45-ыг 9-т хувааж байна. За 9-ийн хүрдэн дотор хэдэн 9-ийн 45 гэдэг үлээ. За 5-9-ийн 45 гэдэг. Тэгвэл нөгөө үржүр болж гарч ирсэн 45-ыг буцаагаад 9-тэй хуваачиж байна. Тэгэхээр энэ 3 тоо бие биенээсээ хамааралтай гэж үзэх нь байна, тийм ээ. За одоо хаалт нээгээд 73-аас хасдаг нь 28, хаалт хаагаад хуваах хаалт нээгээд 25-аас хасдаг нь 16, хаалтаа хаагаад тэнцүү гэсэн энэ илэрхийллийн эцсийн хариу 5 гарч байна. Битэн хийгэрээ гэсэн ийм 2 илэрхийлэл өгсөн байна. За үүнийг дэвтэртээ тэмдэглэж аваад харандаагаараа үйлдэлийн дарааллаа тэмдэглээд маш сайхан нямбай бичээрэй хүүхдүүдээ. Амжилт хүсье. Даалгавраа хийгээд комент хэсэгт 6 оруулаад агараа. Бас классрумдээ давхар оруулж явна шүү хүүхдүүдээ.